Сайн бацгаана уу, намайг Гантё гэдэг. Би одоо Багнуураас шинэ төгсөгчийн хөтөлбөртөө оролцоод ярилцлагын шат багийн ажиллагаанд оролцоод явж гин. Өглөө 5 цагт гарсан одоо замдаа явж гин. Тэгээд өмнөх оройн болохоор нэлээд догтлолтой бас тэгээд сандралтай байсан. Одоо ч гэсэн сандарж гин. Тэгээд юу асуух бол багийн ажиллагаагаа амжилттай гүйцэтгэж чадах болов гэдэг хайцтай догтлолтой байна. Бид хэдийг ирэхэд бол хүлээж аваад энэ хөтөлбөрийн талаар танилцуулга өгсөн. Энэ хөтөлбөрт маань нийтдээ 500 гаруй өргөдөл хүлээж авснаас 100 гаруй өргөдөл маань тэнцээд одоо эндээсээ 30 хүүхдийг шалгаруулж аваад байгаа. Би бол ярилцлагатаа хамгийн ихэнд орсон. Тэгээд мэдээ салхины халаад орсон. Тэгээд аюу сандралтай байсан ч гэсэн ярьцлага авч байгаа хүмүүс маань маш ийлдэг. Найрсаг хандаад ерөн сандарлаа айл болох дараад тэгээд аюу өөртөө ихтгэлтэйгээр ярьцлага өгч чадсан. За сая багийн ажиллагаанд ороод гараад ирлээ. Манай багийн хувьд жоохон бүтлгүүцсэн. Танай баг яг юун дээр алдсан? Юу болсон юм? Зарим гишүүдийн маань хувьд жоохон сэтгэл дундуур байгаа ч гэсэн миний хувьд бол энэ багийн ажиллагаа маань нэлээд амжилттай болсон гэж харж байгаа. Яагаад гэх юм бол бид нар яг анх удаа энд ирээд танилцаад нэг баг болоод хамтарч ажиллаж байгаа. Тийм учраас нэгээ сайн таньж мэдээгүй. Дээрэс нь одоо бас сайн ойлголцож чадаагүй ч гэсэндээ бөмбөг бол амжилттай байрлуулсан бид хэдийн хувьд маш том амжилт байна гэж харж байна. Тэгээд аль болох би бусад багийн гишүүдэд тайван байхыг зорьсон. Тэгээд аюулгүй ажиллагаа талаасаа бас нэлээд зааварчилгаануудыг өгөөд хамтарч ажилласан байгаа. За бүх зүйлийнхээ ард гарчлаа, ярьцлага багийн ажиллагааныхаа ард гарцаа явж байна. Анх эрэхтэй бол тэнцэх болов тэнцэхгүй болов гэсэн айдастай байсан бол одоо бол тэр айдас маань бүр алга болсон. Ер нь өөрийгөө гайгүй оролцсон гэж бодож байгаа. Тэгээд тэр тохоо бас нэг бодохыг тэнцсэн болов тэнцэг болов гэдэг талаар нэг бодохыг хүсэхгүй байна. Тэгээд удахгүй хариу маань гараад мэдэгдэх байхаа гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн хөтөлбөрт оролцохдоо бид нарыг ерөөсөө ингэж яг ямар юунд оролцож байгаа маань хэлээгүй шууд дуудсан. Тэгээд маш гинтийн үйл явдал боллоо. Тэгээд нийт шалгарсан 29 төгсөгчтэй баяр хүргэе. Тэгээд бид бүгд одоо энэ оюутлага компани нэг хэсэг болж чадсан байгаа. Үнэхээр их баяртай байна. Тэгээд энэ бол миний болоод манай найзуудын маш мөрөөдөлтэй нэг зорилго маань байсан. Тэгээд нэг зорилго маань биелж ийн одоо цаашдаа илүү амжилттай байгаад их зүйлийг сурч авнаа. За би одоо Баяжуулах хууль төвийн засварын хэлтсийн инженерингийн баг дээр ирээд 2 сар болсон байна. Энэ хугацаанд болохоор оюутлогын уурхайн Баяжуулах хууль төвийн аюулгүй ажиллагаа, тухайн баг хамт олонны хамтын ажиллагаа нэлээд их зүйлийг сурсан байна. Намайг анх ирэхэд баадыг томилж өгсөн. Баадыг томилж өгснөөрөө болохоор би Баяжуулах хууль төвтэй танилцах, тэгээд ажлынхаа процессыг ойлгоход маш их тусламж үзүүлсэн байгаа. Одоо болохоор 2 сарын хугацаанд өөрөө энд одоо ямар үйл ажиллагаа явагдаж байгааг их процессоо ерөнхийдөө ойлгоод авчихсан явж байгаа. За би цаашдаа бол оюу толгой уурхайд мөн цаашлаад Рио Тинтогийн бусад уурхайнуудад ажиллахыг зорьж байгаа. Тэгэд энэ зорилгынхаа дагуу роташн планаа гаргаад суралцаад явж байна. Ер нь цаашдынхаа зорилгоо биелүүлэх хичээл зүтгэл надаас өөрөөс маш шалтгааллах учраас би бүх чадлаараа хичээнэ. Оюутлогоо уурхайд байгаа лидерүүдээс суралцах боломж олгосон шинэ төгсөгчийн хөтөлбөртөө маш их баярлалаа.